сайхан газар нутагтай танилцаад хөшөө дурсгалынхын түүхийг бас сонирхож явлаа. Тэгээд үзэгч хүмүүндээ бас та бүхэн бол мэдэх байх. Гэхдээ миний хувьд бас тодорхой хэдэн мэдээллүүд хүргэе гэж бодож байна. Яг одоо бидний ард харагдаж байгаа энэ ялалтын хэмээх энэ хөшөө бол одоо Эрдэнэтийн анхны зэсээр за өөрөөр хэлбэл 104 тонн зэсээр одоо энэ хөшөөг босгож ирсэн байна. За өргөөшөө 33 м, өндрөөшөө 54 м. Тэгээд нийт 104 тонн зэс орсон. 6 танкаар өргөж энэ хөшөөг босгосон гэж байна. Тэгэхээр энэ яа харахгүй бас сүрлэг сайхан энэ одоо хүний оюунаас бүтсэн энэ гайхамшигтай бүтээлэг бол Орос Монголын хамтарсан одоо архитектор уран баримтчид хамтарч хийсэн гэдэг нь бол өөрөө бас таана мэдээж энэ түүхэн үйл явдал тийм ээ. Халах голын энэ тулалдааны түүх 45 жилийн ойд зориулаад 1984 онд босгож ирсэн байна. Тэгээ яг одоо энэ хөшөөг ялтын хөшөөг босгосон энэ одоо газар нутаг маань бол хамар даваа гэж алдартай. За халахын голын одоо дайны гол тулаан болж исэн ийм газар бол зориулж бас түүх айдан зориулсан босгосон юм байна. Тийм бас нутгийнхан маш олон сайхан түүхүүдийг, домгуудыг ярьж өгч байна. Яг одоо энэ хөшөөний сааталд одоо манай Монгол улсын баатар цолтой хүмүүсийн хүүхдүүдээс хурц ирж хүндэтгэл үзүүлж байна. Биднээс ерөөсөө хажуухан энэ хэдхэн метрийн зайтай бол Маршал Жокуийн одоо штаб байрлаж ирсэн юм байна. Тэгээ бид нар нөгөө Суврган цэнхэр уус гэж сайхан киног мэдж байгаа. Тэр уулан дээр гардаг одоо яг тэр Суврган цэнхэр уус нь одоо яг энэ артлаар нэг харагдаж байна. Тэнд хулд гэж одоо шав хороотой уулнаас Монгол улсын одоо зүүн хил одоо зааглагдаад тэгээ урагшаах энэ уусуудыг нь бол Суврган цэнхэр уус гэдэг юм байна. Ерөнхийдөө одоо энэ халахын голын байлдаан маань дайн бол 120 км-ийн одоо уртрагийн дагуу 120 км-ийн дагуу сунаж за 300 км-ийн гүнтэй үргэлжилсэн. Дэлхийн 2 дугаар дайны өмнөх одоо маш олон хамгийн олон одоо зэвсэг техник, танк их буу одоо онгоц оролцсон ийм дайн болсон гэж тэмдэглэгдсэн байна. Тэгэхээр мянган залуучууд энэ ч бас одоо үрд залуугаараа мөнх нойрсон байдаг. Тийм учраас бол энэ үнэхээр одоо энэ хүндэтгэл үзүүлж ирж байгаа хүмүүсийг харахад сайхан байна. Тэгээд манай ард түмэн бас үнэхээр одоо энэ тусгаар тогтнолын үн цэнийг үнэлдэг учраас ийм гайхамшигтай хөшөө дурсгалыг бүтээсэн байна. Энэ уран барилгын хувьд бол бас үнэхээр нарийн шийдэлтэй юм байна те. Тэгээ яхаарахгүй хоёр орны хамтарсан одоо архитектурын баг хийн гэдэг бол цаана мэдээж энэ үйл явдлын одоо учир утгыг бас тодтогч байгаа бох тийм ээ. Тэгээ шинэ манлайлагчдын эрэлт гарсан манай улс төр шинэ манлайлагч зорилттой телевизийн төслийнхэн мэдээж буурал түүх хажимэрийн хөө аялж байгаа баяртай байна. Нэвтрүүлгээ өргөжлүүлье. Улс төр шинэ манлайлагч төслийн шилдэг 90 оролцогчийг тодруулахын төлөө төслийн сурвалжлах хэсэг бүх аймагт хүрч ажилласан. Орон нутагт ажиллаж амьдарч байгаа залуучуудынхаа дотор бий эерэг бодлыг нээж, шин санаагаа өөрийн оролцоотойгоор хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс тэдний шин санааг шингээсэн эсээ бичиж ирүүлэхийг төслийнхөө эхний шатны шалгуур болгосон юм. Нийгэм, эдийн засаг, улс төр, соёл боловсрал гэд бүхий л салбарт залуусын шин санаа, шилдэг шийдлийг гаргаж ирэх төслийн 1-р шатанд нийтдээ 1700 гаруй эсээ бичлэг ирсэн. Эхний шатны шалгаруулалт удирдамжийн дагуу мэргэжлийн экспертүүд ирсэн эсээ бүрийг уншиж хөөсөн юм. Энэхүү баг бүрэлдэхүүнд нийгэм, улс төр, эдийн засаг, сурган хүмүүжүүлэх гэд хөгжлийн төлөө бүхий л салбарт өөрийн оюун ухаан, хувь нэмрээ оруулж байгаа эрдэмтэн судлаач, багш докторууд ажиллаж байна. Тус экспертүүдийг сонгосон нь төслийн хүрээнд зохион байгуулагдах сургалт, семинар, оролцогчдын даалгаварт санал бодлыг нь тусгах чухал ач холбогдолтой гэж үзсэн юм а. Өөрийн шин санааг шингээсэн эсээгээр төслийн 1-р шатанд шалгарсан нийт оролцогчдын материалтай эрдэмтэн судлаачид уншид танилцсан үнэлэлт дүгнэлтээ өглөө. Сайн бацхан өрхөмд үзэгчтэй, сайн бацхан өрхөмд зочтой. Бид өнгөрсөн 100 намрын турш эх орныхон 408 зохис их дэлхийн өнцөг булан бүр сууж байгаа Монгол улсынхаа 22-оос 40 насны залуучуудаа уриалга болгож улс төр шинэ манлайлагч телевизийн зорилттой төслийг явуулсан. Ингээд өнөөдөр бид энэ төслийнхөө хамгийн эхний шалгаруулалтанд тулж ирээд байна. Энэ өдрийг хүртэл бид тасралтгүй 2 сар гаруй хугацаанд зохион байгуулалтын ажил дээр ханцуур шамлан ажиллаа. Тэгээ та бүхний хувьд за мөн дээрэс нь төслийн баг хамт олонны бидний хувьд бол маш хариуцлагатай цаг мөч тулан ирээд байна. Тэр өнөөдрийн манай хамгийн эхний эссе бичлэгийн буюу эх орны 408 зохиос дэлхийн өнцөг булан бүрээс Монгол улсынхаа хөгжил цэцэглэлэнд өөрийнхөө санал бодлыг тусгаж ирүүлсэн эссенүүдийг маань энэхүү одоо эрдэм шинжилгээ судалгааны хүрээлэнгийн төлөөлөл болсон
иргэний зэрэг цолтой мэрэгжлийн хүмүүс шүүн явуулах нь бол хамгийн чухал юм аа. Энэхүү цанг хамтран зохино. Бүгдээр амжилт хүсье. За. Өөрчлөлтийг эхлүүлэх Монгол залуу хүний тэр саруул ухаанд биетэгдэг. Сонгоо аргын дүргийн оролцогч Батчаавын ямар санаа? Тэр илэрхийлэл чухам таны шийдэл байсан уу? Туршлагын зорилго тодорхой, асуудал нь тодорхой байсан. Залуу хүний хувьд тэрийг яаж шийдэх шийдэл байна гэдэг бол нээлттэй байсан. Өглөө ажилдаа гараад орой гэртээ харих замд бол яг сонгоо аргын дүргийн тэр оройнд миний харагдах орчинд шийдэх асуудлууд бол яхааргүй нүдэн дээр байсан. Таныг яг энэ сэдв юу нэмзэглүүлсэн бэ? Би 3 эгчтэй, 2 охинтой гэр бүлтэйгээ сайхан амьдарч байна. Тэд нар эмэгтэйчүүд байсан нь сэтгэлээч нэмзэглүүлсэн. Тэнд байгаа эмэгтэй хүмүүс үнэхээр ачааны хүндийг үүрч байгаа хэрэг. Одоо энэ асуудал байна гэж л яарсан. За энэ тэмцээн гэдэг бол төр зүрийн уралдаан шийдэх асуудлууд байна нийгэмд. Үе шатгаар энэ бол миний уршилтаж. Батчаавын амар санаа. Нэгтлэн бодогч бизнесийн удирдлагын бакалавр зэрэгтэй, төрийн удирдлагын менежер. Монголын оюун ухааны академийн гишүүн, Монголын залуучуудын холбооны дэргэдэх Улаанбаатар хот дахь Угс аймгийн залуучуудын холбооны тэргүүлэгч гишүүн, Угс аймгийн түргэн сумын нутгийн зөвлөлийн тэргүүлэгч гишүүн, хөдөлмөрийн яамны жижиг дунд үйлдвэрийн хөгжлийн газрын мэрэгчлэн. Шүүмжлэх биш. Бүтээх цаг нь байсан. Математикийн багш хүний хувьд Монгол улсын одоогийн нөхцөл байдал Шууд ингээд харагдах үр дүн гарахгүй ажлууд хийж байгаа нь илүү шүүмжлэлт өртөд байгаа юм шиг санагдав. хамгийн их сэтгэл эмзэгдүүлж байгаа ямар асуудал вэ? Энэ хүмүүсийн амьдралын төвшингийн асуудал. Годмаар явах маш дургу ядарсан зүтэрсэн хүмүүс харагдаад их сэтгэл эмзэглэдэг л дээ. Чин дургу юм бол тэдний төлөө зүтгэх хэрэг байгаа юм. Дургу гэж юу гэлж юм гэхээр яг тухайн үедээ тусалж чадахгүй учраас маш их шаналдаг. Баян байгаад ч юм уу тэр ядуу зүтэн хүмүүст өглөг өгөөд би тусалж чадахгүй юм чинь зөв шийдээд зөв гаргалгаатай явах юм бол бид нарт нэг талаас тусалж чадах юм байна. Тэр хамгийн том шүүмжлэлт асуудал юу байна? Хүн чанарын асуудал гэж би хэлмээр. Хүмүүсийн тарих зүрх сэтгэлтэй холбоотой асуудлууд их байна тийм. Би зүгээр шүүмжлээ суух биш. Яг хийж болдгийг л харуулахаар. Энэ олон залуустай мөр зэрэгцээ явахад миний бас алдаа дутагдал ч юм уу чадахгүй мэдэхгүй эсвэл санс сэрээгүй асуудлууд бас гарч ирнэ. Гашир зөрөгтэй. Би бол зөрөгтэй. Батлах хүлээж батлах. Одоо баталгаанд би өөрөө сууж ин л даа. Пүрэв сүрэнгийн зол заяа. Хөвсгөл аймгаас оролцогч математикийн багш мэрэгжилтэй, төрийн удирдлагын менежер, хүний нөөцийн менежер, англи хэлтэй, Хөвсгөл аймгийн ардын намын ажилтан. Өчирхэн Монголыг хамтдаа бүтээцгээе. Хөвсгөл аймгаас оролцогч Пүрэв сүрэнгийн зол заяа. Тэгэлтийн эцдийн үлгийн нутаг Дархан улаан аймгаас ирж оролцож байна. Залуу улс төрч Батбаярын Батар Залуучууд бас энэ ялгаатай зүйл нь бол тайлбар дэд улс төрийн сонголтоо хийгээд ингээд үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгэхээр Монгол доторх улс төрийн ертөнцид бас өөрийн байр суурь эзлэх гэдээ явж байгаа залуу хүн. За улс төрч хүний хувьд таны баримталдаг хамгийн чухал чанар зарчим юу вэ? Дэлхийд хамгаалсан Монгол улсын мөн тойроод монголчууд бас амьдарч байдаг. Танд өнөөдөр жишээлбэл хууль батлах хэрэг байна гэж бодъё. Хууль санаачлах хууль батлах хэрэг байна гэж бодъё. Та хамгийн түрүүнд ямар гурван асуудлыг хамгийн түрүүнд боловсрол руу анхаармаар. Хоёрдугаарт нь болохоор ерөөсөн амьдралын боломжоос хамаарч хүүхдүүд мөрөөдөл мэрэгчлэн болж чадахгүй байна. Амьдралын нөхцөл байдал үйлчлэхгүйгээр тэр хүн дэлхийн хэмжээний боловсролыг 10 жилдээ эзэмших юм бол тэтгэлгээр сурах боломж тэр хүн байгаа. Гуравт нь болохоор ерөөсөө бид нар Монгол хүний оюун ухааны генийг ашигласан тийм оюун ухааны бүтээлийг гаргах шаардлага. Монгол хүний оюун ухаан дэлхийн хөгжлийг тодорхойлно гэдэгт би итгэдэг. Баярлалаа. боловсрол хүн чанар хоёрыг дэнсэн зэр тавих юм бол аль нь төлөвжийн тарах вэ? Боловсролыг болохоор тэр хүмүүс нутгшуулахдаа янз янзын хэлбэрээр нутгшуулчдаг байгаа. Хүн төслийн хөрөмж биш цаашдаа бол олон зүйл дээр манлайлж ажилласаа гэж хүсэж байна амжилтсан. За баярлалаа. Батбаярын Бат Эрдэнэ, Дархан аймгаас оролцогч, эдийн засагч, эрхзүүч мэрэгжилтэй, магистр зэрэгтэй, англи орос хэлтэй, Алтан түлхүүр компанийн захирал, Дархан аймгийн Монгол ардын хувьсгалт намын дарга, иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгч, судалгаа шинжилгээ хяналтын орооны даргаар ажиллаж байна. Сумын хөгжлийг суурин газрын төвшөнд авчирч асуудлын уурхай болсон Улаанбаатар хотынхоо ачааг нь үргэлжлэх цаг болжээ. Тийм ээ. Ирэх цагийн гэгэн дүүхийг энэ цагийн бид бичнэ. Таны шийдэл юу бэ? Сум орон нутгийн хөгжлийн төвшинг өнөөдөр шин шатнд гарах цаг болжээ. Булганчууд өөрсдөө хэрэгтэхтэй. Иргэдийн оролцоог жаахан
оноожуулж, үнэлж тэрэнд нь тохирсон бас юу гэдэг үйлчлэгийг эргэж үзүүлэхгүй бол энэ бол идэвхгүй хэлбэр рүү орчоод байна. Тухайн сумд хамааралтай хүн бүхний үүрэг оролцоотойгоор тодорхойлъё гэсэн ийм л саналыг дэвшүүлсэн байна. 600 км нааш цааш явхад бол хүндрэлтэй. Ард нь ажил нь хэцүүдэж байгаа юм шиг байна. Тий, яг тиймэрхүү байдал бол үнэхээр гарч ийн. Тэгээд сум орон нутгийнхны ихтгэл хүлээлгэсэн дээр л энд сууж энэ да. Яг одоо халаалт өгөх гээд сумын төвийн шинжилгээ төсөл тэнд явагдаад маш их бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байна. Цаанаа их сайхан үр дүн байгаа учраас тэр сайхан үр дүнгийн төлөө өнөөдөр хүлээж чадчихжээ л да. За танхимаар суралцсан, тий, амьдралаас суралцсан, хамт олноос суралцсан, хажууд байгаа хүнээсээ суралцсан энэ өөрөө их том боломж л да. Бат төрөлхийн ариун эрдэнэ, Булган аймгаас оролцогч, нийгмийн ажилтан багш мэргэжилтэй, магистр зэрэгтэй, англи хэлтэй, Булган аймгийн Хутаг өндөр сумын Элчийн Хутаг орон нутгийн өмчөд аж ахуйн тооцоод үйлдвэрийн газрын гүйцэтгэх захирал. Улс орчин манлайлагч зорилттой телевизийн төслийн шилдэг оролцогчдын маань хувьд бидний хувьд бол бас гэрийн даалгавруудыг тухай бүрт нь 7 хоногийн өмнө өгч гүйцэтгүүлэх юм үйл ажиллагаа бас бидний хөтөлбөрт байгаа. За өнөөдрийн хувьд бол гэрэл зургаар өөрийнхөө санааг минут 30 секундын дотор илэрхийлэх юм даалгаврыг өгсөн байгаа. Нарны гүрийн хоёр хажуу талаар ийм төмөрс хараалж байдаг. Энэ дээр залуу хосууд маань хайр дурлалаа бэлэгдэж ийм чойж үлэгдэм байл та. Гадаадын хэд хэдэн улсуудад бол бас хайр дурлалаа бэлэгдэж ийм хайрын хаан гэж байдаг. Тэн дээр залуучууд цойж зүгээд түлхүүрийг гол руу хаяад юм байна. Тэгээд тэр гол руу хаяад голоос тэр түлхүүрийг олж авч онгоолгож чадахгүй гэдэг утгаараа хайр дурлалаа бэлэгдэж тавьд юм байна л да. Бид ингэж туушрах хэрэг байна уу? Тэгэхээр би энэ зурганда бэлэгдэл үү, хүндлэл үү гэдэг нэр өгсөн байгаа. Тэгэхээр манай багийн нэг залуу хэлэхдээ эхнэртэй тэгээд эхнэрийг би бинийг та гэж дууддаг гэж бодоод үзэхээр энэ болохоор нэг төрлийн хүндлэл байгаа юм л да. Тэгэхээр хайр дурлал заавал ийм бэлэгдэл хэрэггүй би бинийг зүгээр л хүндлэх хэрэгтэй байна. Тэгэхээр энэ зургаараа би юу илэрхийлэх гэсэн бэ гэвэл зүгээр нэг бэлэг тэмдэг хэрэггүй бидэрт хүндлэл хэрэгтэй байна л гэдгийг илэрхийлэх гэсэн. 25-аас 30 орчим насны нэгэн төрийн ордны дэргэд 2 гараа өргөөд ямар нэгэн зүйл гуйн зогсож байна. Энэ хүнийг эрдэнэ гэдэггүй. Загас өгөх бус загас барих аргыг нь заа гэсэн үг байдаг. Бидний ихэнх нь төр засгаас загас гуйдаг, дуусгаар нь ахиад гуйдаг, буравтхай шаарддаг, өгөхгүй бол элдэн мухагаар хилдэг. Гэвч төрийн загас нөөцтэй. Бидний ихэнх нь загас барих аргаа суралцаад дэгээ тор завтай болоход минь дэмжлэг үзүүлээч гэд төрөөс хүсхийн оронд бид өлсөж байна гэд загас нэгтэг. Төр маань ирээдүйд ирэх даваа боломжоо алдахгүй тулд нэгсэн зүйлийг нь олгодог. Төр бол загас үржүүлэгч биш, мөн буйны байгууллага биш. Тиймээс залуусаа загасанд явцгаая. Бүгдээрээ боломжоо өөрсдөө бүтээцгээе. Би энэ эмээгийн зургийг нийслэлийн сонгон хайрхан дүүрэгт явж байхдаа авсан юм аа. Зорж аваагүй хажуугаар өнгөрч ягаад тэгээ авсан. Энэ эмээг би онцолмоор байгаа. Юугаар нь вэ гэхээр энэ эмээ ерхий боловсролын сургуулийн хажууханд ерхий боловсролын сургуулийн хүүхдүүдэд хэрэгтэй юм юу гэдгийг бал дэвтэр юм харандаа зарж исэн. Тэгээ энэ юу гэж хэлэх гээд байна гэхээр хамтсан энэ амьдрал чинь тэр чигээрээ өөрөө бизнес юм аа. Тэгээ хааны газар амьдралд явж байгаа бол тэнд бол эрэлт байгаа. Тэгэхээр нийлүүлэлт хэрэгтэй гэж. Тэгэхээр залуучуудыгаа би зүгээр битгий суугаасай. Ажлаасаа хөдөлмөрлөөсөө мөнгөтэй болохын тулд бизнес хийгээсэй гэж хэлэх гэсэн. Тэгээ одоо тэгэхгүй энэ 60 гарцсан имээ ингэж мөнгө олж болоод байхад манай залуучууд ажилдгөө ядгаа гайхаад ингэ яваад байгаа. Тэгэхээр битгий тэгээрээ баяжихын тулд хөдлөөрөө хөдөлмөрлөөрөө гэж хэлмээр байна. Тэгээ энэ зургийг би бизнес имээ гэж нэрлэмээр байгаа. За миний энэ зураг бол харахад маш энгийн ингээд ундааны сав цуглуулж цаашаа өгдөг хүмүүс шиг харагдаж байгаа бол чинь Сүхбаатар зураг авсан зураг байгаа. Тэгээ энэ цаагаараа бол ингээд явган хүний замдаар энэ өөрийнхөө ингээд байрыг хийсэн. Энэ талаар нэг дээр нэгээ чулуу энэ замын ингээд нэг хилтерхийнүүдийг ингээд дээр нь тавьчихсан тэрийг нэг аннаасандаар юугээ бичсэн байна гэхээр манай байр цэвэр орчин, манай байр эрүүл орчин гэвсэн байгаа байхгүй. Тэгээ энэ хүмүүсийн тухайд яг өөрийнхөө энэ байрыг хэлж байгаа юм шиг харагдаж байгаа боловч бас нэг цаад хэлж байгаа утга санаа нь бол бас одоо манай Монголын залуучууд маань энэ хог хаягдлын тал дээр бас нэг жоохон сэтгэлгээ жоохон дорой байна уу да. Хэдий энэ өөрийн амжиргаа оловч энэ бас нэг цаана хоггүй байлгаа гэсэн ийм сайхан сэтгэл
бас харагдаж байгаа болоо гэсэн. Тэгээ бүгдээрээ бас хогоо дор бүрдээ авч хэвшээ. Хоггүй Улаанбаатарын төлөө хамтдаа гэж уриалмаар байна. Өчтөр энэ зургийг авсан. Дэлгүүрийн урдуур явж идэл энэ мөнгө зар хөвтөж байна. Тэг хүмүүс бас авч үзэж байна. Бүтэн бол авах гээд байгаа байхгүй. Тал болохоор нүцэг айтах ингэ тавьчихаа. Монгол улс дэлхийд эзэн Чингис хаан маань 1227 онд цаасан мөнгөн тэмдэгтийг бий болгосон юм байна. Энэ мөнгөн тэмдэгтийг хэн хүндэлж дээдлж зөв соёлтой ашиглах ёстой юм бэ? Монголчууд бид ашиглах ёстой. Анх ингээд нэг тал нь энэ мөнгөний нэг жоохон тал хэсэг нь урагдсан байхад банкн дээр авчиад солиулчихад бол энэ монгол хүний өөрийн хувийн ухамсар. Тийм болохоор бид нар мөнгөн тэмдэгтээ зөв соёлтой ашиглая монголчуудаа гэдэг уриалга гаргаж ирж байна. Сайн мэцэн үү? Холбоогийн гишүүн их бадрлаа. Энэ болохоор гэрлэн тохион дээр улаан гэрэл, ногоон гэрэл хоёр зэрэг алсан тохиолдол. Тэгэхээр энэ гэрэл зургаар юг илэрхийлсэн гэхээр ер нь сайн гэрэл зураг 1000 үгийн хүчтэй гэдэг юм лээ. Улаан гэрэл ассан, ногоон гэрэл бас зэрэг ассан. Та явж болно. Бас явахгүй гэж болно. Явахгүй байх ёстой. Тэгээ энэ тохиолдолд хүний ёс зүй юу хэлэх ёстой юм бэ? Нийгэм зохион байгуулах ёстой гэж ойлгодог зүйлийг таны сонголтын дээр ихээр хүн өөрөө яаж шийдвэр гаргах юм бэ гэдэг энэ агуулгыг илэрхийлж. Тэгээ та гарах уу гарахгүй юу гэдэг сонголт байна. Тэгээ их олон үгээр яг та энэ зургийг бас яаж ойлгох вэ гэдэг, та амьдрал дээр яаж бууж болохоор байна гэдэг тэр сонголтыг бас та бүхэнд үлдээ. Тэгэд ер нь ардчил бидэнд эрхчлөө гэхээсээ илүүтэйгээр сонголтуудыг өгсөн байдаг. Таны сонголт юу вэ гэдэг асуултыг дэвшүүлсэн зураг байгаамаа. Баярлалаа. Миний энэ зургийн нэр бол хайр мөнх. Тэгээ эдийн засаг хөгжихгүй байна. Утаа ихслээ зэрэг хүнд бараан хар бараан нийгмийн олон өнгө дундах гэрэл гэгээг оптимист өнцгөөс харуулахыг зорилоо. Дэлхийн нийтээр эдийн засгийн хөгжлийн үзүүлэлт хөрөнгөтөн тэр бумтны тоо болон техник технологийн дэвшлэр хөөцөлдөх болсон өнөө үед аз жаргалын индекс гэдэг чухал үзүүлэлтийг орхигдуулах ёсгүй юм аа. Залуусаа хэдий цаг хугацааг туулсан ч хайр сэтгэлэн үргэлж усалж тордолж өнгөлж яваарай. Би биэндээ хайр түгээцгээе. Тэгэхээр одоо та бүхэнд харагдж байгаа энэ зураг бол бүгдээрээ хараад шууд ойлгож байгаа бах. Энэ дунд бас машина ачуулсан залуучууд, жолооч нар ч гэсэн бас зөндөө байгаа гэж бодож байна. 2013 оны 8 дугаар сард нийслэлийн эрдэнэ төлөөлөгчдийн хурлаас тогтоол гараад зорчих хэсгийн 1-р хэсэгт хөдөлгөөнд цаад учруулан тавигдсан автомашиныг ачих тухай юм журам гараад тэрийг нийслэлийн замын цагдаагийн газраас тодорхой үнийн тариф гаргаад замын хөдөлгөөний удирдлагын төвд одоо яг ийм машинуудыг ингэж гаргаж өгсөн байгаа. Тэгээд энэ замын хөдөлгөөний удирдлагын төвөөс хүч хүрэхгүй байсан учраас 6 ийм хувийн компанитай хамтраад одоо энэ автомашиныг ачих үйл ажиллагаа одоо Улаанбаатар хотын хэмжээнд явуулж байна. Тэгээд энэ дээр миний дэвшүүлэх гэдэг ганц санаа бол тухайн одоо ачсан автомашины хөдөлгүүрийн багтаамжаас хамаарат 70-аас 80 мянган төгрөгийн юм одоо торгуул ногдуулж байгаа. Энэ торгуулийг ямар одоо шалгуур үзүүлэлтээр гаргасан юм бэ? Нийслэлийн замын цагдаагийн газар өөрсдөө үн тогтоодог одоо ийм субъект, ийм байгууллага мөн үгүй юу гэдэг дээр би асуудал дэвшүүлэх гэсэн юм аа. Тэгэхээр яг одоо энэ ачиж байгаа автомашины дүр зураг ачигдаад явсны дараа яасан бэ гэхээр тэр хойно зогсож байгаа энэ том аврын энэ машин зайгийн шахаа зогсож байгаа байхгүй юу? Тэгэхээр энд ерөөсөө автомашиныг ачаад аваад явсан үйлдэлийн дараагаар хийгдэж байгаа үйлдэл нь ямар ч ухамсаргүй байна. Тэгээд энэ ачиж байгаа автомашинууд хувийн компаниуд ч бай тэр жолооч нар ч өөрсдөө тодорхой хэмжээний хугацаад өдөрт заагдсан нормтой байдаг юм байна. Тэгээд нормыг гүйцэтгүүлэхийн тулд ерөнхийдөө биелэлтэндээ анхаарах биш өөрийнхөө нормд анхаарат байгаа энэ байдлаас болоод төгжрөл бол энийг ерөөсөө шийдвэрлэж чадахгүй байна л гэж илэрхийлэх гэсэн. За тэгэхээр миний энэ авсан зураг юу вэ гэхээр та бүхэн харж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг зам өндлөн хүмүүс гаргаж одоо тусалж байна гэсэн. Эндээс би яг юу хэлэх гээд байна гэхээр Монгол улсын иргэн бол Монгол улсын иргэн бүр хүн хүнээ хайрлаа гэдэг санааг илэрхийлж байгаа маа. Ямар нэгэн улс төрийн бодлого яриад, ямар нэгэн том цогц систем яриад улс маань хөгждөг юм аа. Зөвхөн хүн хүнээ хайрласны үндсэн дээрээс л бодлого, улс төр, нийгэм гарч ирд юм аа. Үүнийг хэлэх юм аа. Баярлалаа. Ерөнхий ивент тэтгэгч хөгжилд хүрэх Монголын жигүүр Хүннүүэр. Ерөнхий ивент тэтгэгч яг одоо яг эндээс Pepsi брэнд.
Хонконг шууд нислэг. Аз дахь олон улсын санхүүгийн томоохон төв. Өрөнд орны соёл иргэншлийг хослон агуулсан Зүүн Азийн бар улс Хонконг. Бодолдоо 8 урлаг соёл, аялал жуулчлалаараа дэлхийн сая хүмүүсийн зорчих дуртай газрын нэг Хонконг руу та тогтмол шууд нисэх боломжтой боллоо. Хүннүү Air. Монгол ашиг байгалийн мөнгө. Намруулийн шин загварууд худалдаанд гарлаа. Наран мандах зүгт цэврэг арт эрүүл амьдралын тав тухыг бүрдүүлсэн иж бүрэн 6,000 айлын шин налайх цогцолбор хороолол таны гэр бүлийн амар амгалан аз жаргалт амьдрах бүхий л таатай орчин болох ногоон байгууламж, сургууль, цэцэрлэг бүх төрлийн үйлчилгээний төвүүдийг нэг дор бүрэн шийдэн танд хүргэлээ. Цэврэг арт эрүүл амьдарцгаая. Тэлмэн констракшн шин налайх хороолол. За та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Би буян жаргалын мегмурд орж байна. Тэгэхээр миний авсан зураг бол энэ гэрлийн чийдэн буюу лампын дотор байгаа цаасны хадааснууд байгаа. Үүгээр би яг монголчуудын хэлдгээр толгой хагаравч малгаан дотроо, олгоо хагаравч тогоон дотроо гэдэг үгээр одоо энэ зургийг илэрхийлэхийг хүссэн. Юу вэ гэхээр магадгүй бидний заримийнх нь хамгийн түрүүнд санаанд бууж байгаагаар одоо улс төрийн байдал байж байна. Эхлээд бол яадаг байсан бэхээр нам хоорондоо одоо нэг муулж, нэг өгөөсгөж, нэг гүтгдэг байсан. Одоо болсон чи яасан бэхээр нам дотроо болцсон. Тэгэхээр миний яг харж байгаа өнцгөр бол эдгээр одоо бүлгийн маань удирдагч нар яг энэ гэрлийн чийдэн шиг байж чадахгүй байна. Энэ дотор байгаад байгаа маш үзүүртэй энэ хадааснуудыг барьж чадахгүй байна гэсэн ийм санааг бол илэрхийлсэн байгаа. Тэгээ сүүлд зураг хараадсан аливаа асуудал бүхэн хоёр талтай гэдэг шиг. Сүүлд зураг хараадсан чинь маш их хөгжихийг хүссэн, сурахыг хүссэн, юм бүтээхийг хүссэн, ир зоригтой, хүсэл эрмэлзэлтэй тэр залуучуудыг бас зарим нэг хэсэг бүлэг хүмүүс энэ гэрлийн чийдэн шиг бариад байна гэж хэлэх гээд байна. Тэгэхээр аливаа зүйл бүхэн хоёр талтай гэдэг шиг та бүхэн бас юмыг эерэг сөрөг талаас нь хараад өөрийнхөө хэмжээнд юм бүхнийг хэм хэмжээнд нь байлгахыг хичээж байгаарай гэж хичээнгөлөн хүсэж байна. Баярлалаа. Би 1994 онд анх гэр бүлээрээ Москвад сурахаар явхдаа би энэ үгийг уншаад хажуу талаар гараа явж ирсэн онгоцны буудлын руу. Тэгээд тэр 1994 оноос хойш одоо хүртэл би өглөө болон ажил руугаа болон гэрлүүгээ буцаж явхдаа би энэ 3 үгийг буюу 20 үсгийг чангаар өөртөө уншдаг. Одоо хүртэл. Намайг Сүгадрын талбайтар байхад энэ үгээ би унших гад хажуугаар нь гараа явж хахад энэ ах бас чангаар уншиж ирсэн. Бас чангаар уншиж ирсэн. Тийм учраас би энэ ахыг та Монгол орноо мандуулъя гэж чангаар уншлаа. Ахаа би таны зургийг авч оруулмаар байна гэсэн. Тэгэлгүй яах вэ миний дүү. Ах нь энийг бас уншдаг гэсэн. Та нар бас уншдаг байх гэж би найдаж байгаа. Бодож байгаа. Тэгээ энэ ах хүү бас олон жил уншиж өглөө болгон Монгол орноо мандуулъя гэж бодож явдаг, үйлдэлээ хийдэг гэж би ойлгосон. Яг над шиг адилхан. Монгол орноо мандуулъя гэж өглөө болгон, орой болгон уншиж байгаараа гэдэг үүднээс би энэ зургийг танарт авч үзүүлж байна. За баярлалаа. Энэ зургийг урчин би нөхөртэйгээ хамт хэд сар ямарсан шөнийн 2 болтол оролдож ганц арай нэг гайгүй гарсан энэ байгаа. Хэдэн чанзын гутал тавьж утсан. За гэр бүл өөрөө нийгмийн бүрдүүлдэг нэг хэсэг байгаа. Тэгэхээр би найзаас маш харамсалтай миний тэр найз маань айгүй сайхан эмэгтэй байдаг. Тэгээ маш сайхан гэр бүлтэй байх гэж бодож хахад нэг өдөр надад уйлаад амьдралаа ярьсан байгаа. Манай нөхөр намайг хардаа зоддгоо. Би хүүхдээ бодохдоо гэр бүлээ би салгаж чаддгүй гэсэн яриа ярд. Үнэхээр эмэгтэй хүн амар торхон тань гутлыг хардаа эмэгтэй хүний гутал миний гутал да. Хариугүй юм торхон байгаа зү. Ийм юм дээр ийм том гутлаар гიშгэн гэдэг чи өөрөө юу вэ те? Тэгэхээр эмэгтэй ийм хариугүй амьтдыг ирчүүдээ хайрлаад өгөөч ээ. Та нарт хайрлагдах гэж л эдгээр чинь та нарт суусан нөгөөтэйгөр та нарын үр удмыг үлдээх гэж амьдарж байгаа шүү. Таны үр удмыг энэ хорвоо дээр үлдээх гэж амьдарж байгаа юм аа. Тэгээ би эндээс бас юуг хэлмээр байгаа юм бэ гэхлээр бүгдээрээ эхнэрээ хайрлцгаая, хамтаа хүчирхийллийн эсрэг зогсцгоё, хүүхдүүдэд зөв үлгэр дуурайл олъё гэж хэлсэн юм аа. Баярлалаа. Монголын ирээдүй болсон энгийн дундаж айлын
хүүхэд дүүгээс сунтлаад дугуйтаа явж байгаа. За энэ хүүхдүүд Монголын ирээдүйн өнөөдөр үүргээ биелүүлж байгаа. Тэд нар ямар ч орчинд байсан сурч байгаа, ямар ч орчинд байсан тоглож байгаа, ямар ч орчинд тэд нар хүсэл мөрөөдөлтөйгөө явж байгаа. Гэтэл Монголын ирээдүйд Монголын өнөөгийн нийгэм үүргээ биелүүлж чадахгүй байгаа. Бид нар энэ хүүхдүүдийн тоглох талбай алга. За энэ одоо хажууд байгаа нөхдүүд сууж байна. Заатал машин зам байна. За яг манай Монголын улс төрчид Монголын засгийн газар өнөөдөр бодлого ярих хэрэгтэй. Бодлого гэдэг нь өөрөө юу гэхээр бодлого гэдэг нь урт хугацааны зүйл буюу энэ хүүхдүүд рүү чиглэсэн байдаг. За үүнээс гадна бас нэг харагдаж байгаа яг үнэн дүр төрхүүл энэ хоёр хүүхдэд үлгэр дуурайл муу үлгэр дуурайл болж байгаа энэ гурван нөхрөөс илүү Монголын улс төрд эдрээс илүү том гай болж ард түмэнд гай болж байгаа аюул бол асуудал байгаа шүү. Нүцгэн үнэн бол одоо энэ гурав бол яг байгаагаар харагдаж байгаа тэр гурван нөхөр сууж байгаа. Хүүхдэд буруу үлгэр дуурайл үзүүлээд үүний цаана бидний амьдралд нүцгэн үнэн дээр бидний амьдралд хамгийн том гай болж байгаа маш олон буруу хүмүүс улс төрд байгаамаа. Энэ нийгмийн Монголын өнөөгийн амьдралыг ингэж харуулсан юм зүрхэмаа. Баярлалаа. За би энэ зургаар юу илэрхийлэхийг хүссэн бэ гэхээр энгийн зурган дээр бол зүгээр нэг мод хэрж байгаа Монголын ирээдүй болсон нэг бяцхан хөө байна. Тэгээд бас сайн ажиглал цаана манай юу ч харагдахгүй байгаа. Тэнд бол манай Улаанбаатар хот байгаа. Утаанд байна. Одоо удахгүй манай утааны улирал маань ирж байна. Тэгэхээр энэ зургаар би юу илэрхийлэхийг хүссэн мэхээр утаа энэ орчин утаа хоёрыг эсрүүцэж мод тарьж байгаа хүүхдийг би харуулахыг хүссэн юм аа. Тэгээд утаа бид нар бол ямар нэгэн асуудлыг дэвшүүлж болно. Гэхдээ шийдэл нь юу юм бэ? Бид нар утааны эсрэг утаа байна, бохирдолтой байна гэдээ ярих биш. Бид нар хамгийн өөрсдөөсөө эхэлж чадах, хамгийн хийж чадах, хамгийн энгийн зүйлээс эхлээд хийж чадах зүйлээ хийцгээе. Тэгэхээр бүгдээрээ утаагүй нийгмийн төлөө мод тарьцгаая гэж уриалмаар. Энэ зургаар та бүхэндээ юу илэрхийлэх гэсэн бэ гэх юм бол миний анхнаасаа тавьсан сэдв, анхнаасаа ярьсан сэдв хар хорин. 13 дугаар зуунд дэлхийн ертөнц хар хорин гэдгийг бол мэддэг байсан бол өнөөдөр хар хорин нэртэй нийслэлийн нэг тодорхой хэсэгт хинээс ч амьдрал гуугаагүй, хинээс ч ажлын байр гуугаагүй энэ эхчүүд ээжүүдийн төлөө би ярьж байгаа. Илэгцэн хуучин гутлын үсгийг янзалж энэ мөнгөөрөө эх орныхаа төлөө хийж бүтээх энэ оюутан хүүгийнхаа сургуулийн төлбөрийг төлж байгаа энэ ээжүүд, эхчүүдийн төлөө ярьж байгаа. Энд байгаа мянган залуучууд Монголын мянган одоо ард түмэнд бие биенээгээ хайрлаж энэрх тэр сэтгэл зүрхийг бий услаж тордож яваараа. Энэ ээжийн одоо зүрх сэтгэлээр ургасан хүүгийнхээ эх орныхаа төлөө хийж бүтээх тэр мөнгийг холох энэ ажлын байрыг төр алга дармын газрыг нь битгий булааж авч энэ хүнийг хөөгөөсөө гэсэндээ би энэ зургийг авсан юм. Олон хүчин зүйлийн төлөө тэмцэж энэ хүн өнөөдөр ажлын байраа ингэж хадгалж үлдэж байгаамаа. Эхлээд ээжигээ хайрл, эхнэр хүүхдээ хайрл, эх орноо хайрл. Та бүхэнд амжилт хүсье. Би энэ зургаараа юу илэрхийлэх гэсэн гэхээр хөшөөний хүртэл хөгжлийн бэрхшээлтэй байхад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар олон сайхан зүйл яриад байх юм бэ. Эхлээд хөшөөнийхөө энэ хөгжлийн бэрхшээлтэй байдлыг анзаарчаад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар сайн зүйл яриач гэж хэлсэн юм аа. 1986 онд үйлдвэрлэсэн Орсын Жигули буюу бидний хийж нэрлсэн Лада машин. Тэгэд энэ одоо хизээний зураг вэ гэж танаас би бас асуумаар байна. Энэ бол 1986 он биш 2014 он буюу өчигдөр. Бид нар энэ машиныг дугуйг сольж болно л доо. Гой обод хийгээд. Гэхдээ энэ машиныг хөдөлгүүр өнөө хүртэл ажиллаж байна. Өнөөдөр хүртэл явж байна. Эрдэнэт үйлдвэрийг бид нар мундагтаа бид нар хийгээгүй шүү дээ. Тэр үйлдвэр өнөөдөр хүртэл ажиллаж байна. Тэгэхээр эндээс та нар өөрсдөө бага хэмжээний ухаал олж авахаа гэж бодож баярлалаа. Одоо яг энд авсан зураг гэх юм бол өвнөө өглөө зохиомжилж авсан байгаа. Өөртөө хөрөнгө оруулалт хийж өөрийгөө хайрлна гэдэг бусдад хөрөнгө оруулалт хийн бусдыг бас хайрлах их үндэс олж идэг. Зургийн маань нэр нь болохоор 25-аас өмнөх 1 жил 25-аас хойших 5 жилдээ тэмцүү гэдэг үгийг гаргасан. Энд бол яг хуу барьж байгаа ном нь утга илэрхийлж байгаа л да. Би бол өсвөр насндаа унших хэвээр номоо тий 28 настай 28 настайдаа уншиж ижээ тий. Энэ охин бол хатан хүний тухай тий. Тэр номыг ингээд барьцсан уншихаа зогсож байгаа нь ингээд та бүхэнд ойлгогдож байгаа. Зүгээр оройтсан ч гэсэндээ зүгээр эхлүүлэх л хэрэгтэй байдаг. За хөгжлийн зөв мөн үү гэдэг ийм нэр өгсөн байгаа энэ зурагт. Тэгэхээр энэ бол бидний нийтлэг амьдрал. Бид нар ийм ажил хийсээр байгаад хөгжих үү гэдэг ийм асуудлыг тавих гэж та бүхэнд санал болгож байгаа. Энэ хоёрын орлого бол өнөө маргаашийн талхай чүү авч байгаа. Хүүхдүүдийнх нь ирээдүй яахан тодорхойгүй. Бидний нийтлэг дүр төрх нь байгаа. Тэгэхээр бид нар ингэж амьдраад байж болох уу? Энэ зөв мөн үү? Биднэрт бол бодлого хэрэгтэй. Энэ хоёр гэр бүлд бол хөдөлмөр байна. Хөдөлмөрлөх чадвар байна. Хамгийн үнэтэй одоо капитал болох баялагийг бий болгодог хөдөлмөрлөх чадвар байгаа учраас энэ дээр бол бодлогоор зохицуулж чадвал бид нэр
баян чинэлэг болж амьдарч чадах юмаа гэдэг ийм санааг хэлэх гэсэн юм а. Ер нь бол 1995-аас 2004 онд бол баялагийг бүтээдэг бий болгодог салбарт ажилладаг нийт ажиллагчдын тоо бол жирийн ийм ажиллагчдын тоо хоёрын өсөлттэй харьцаа бол эрс зөрүүтэй байгаа. Ийм ажил эрхлэлт бол 240% өссөн байдаг. Яг өндөр цалинтай баялаг бий болгодог ажил бол ердөө 8% өссөн байдаг. Та бид нар бодлогоор Монгол улсыг хөгжүүлж иргэн болгоныг баян чинэлэг амьдарч чаднаа. Баярлалаа. Ивент тэтгэгч дэлхийд танигдсан Монгол брэнд гоё. Ивент тэтгэгч цэвэр агаарт эрүүл амьдарцгаая шин надад хороолол. Сайн бацхан уу талаасаа. Өмнөний цэнгэр гоёсан оролцогоо мандрагчийн жамнас руу байна. За Өмнөговь аймгийн аймгийн төвийн Капитрон банкны эдийн засагч. Гэхдээ энэ төсөлд оролцохдоо цалингүй чөлөө авчихсан Улаанбаатар хотод ажиллаж байгаа. Жамин сүрэнтэй уулзаад байна. Хуучин говийг бол нөгөө ерөнхийдөө л нэг тийм эстэй манхантай гэж төсөөлдөг байсан бол сүүлийн үед бол тэнцээ улсын хэмжээний томоохон үйлдвэрүүд төслүүд хэрэгжиж ингээ явж байгаа. Амьдрал яг энэ төслөөс шалтгаалаад хэр өөрчлөгдсөн бэ? Говьд хүн болж төрөхөө сангаад буугаж төрсөн дээр гэж намайг говьд хүн болж хотоос хүүхдтэй аягүй шоолдог өсөлтөө оюутан цагт. Тэгсэн чинь өнөөдөр болохоор хангаад захирал хийснээс говьд жолооч хийгээд хүүхдээ ерөнхийдөө дүүцсүү цолцорсон. Бүрдэг биш, олддог эдийн засгтай болохын төлөө үйлдвэрлэлийг цогцоор нь өнөөдрөөс хөгжүүлцгээе. Бүгдээрээ урагшаа. Та банкны эдийн засгч хүний хувьд энэ төслүүд Монголд яг ямар үр өгөөжтэй юм бэ? Ер нь цаашаа явах нь зөв юм уу, явахгүй байсан дээр юм. Миний харж байгаа онцгой үг гэхээр уулуурхайгийн эдийн засгийн одоо орлого сайтай үед тэр эдийн засгийг хөгжүүлэх нь илүү одоо тулгамдаад байгаа асуудал гэж одоо миний хувьд бол тэгж харж. Хамгийн түрүүнд ямар уур ажлыг хийв? Та яг маргааш хэсгэлд их хурлын гишүүн болчихвол. За нэгт би технологийн эрэлт байгуулалт гарна. Тэрийг заавал гишүүн болохгүйгээр өнөөдөр ч та хийж болно шүү дээ. Эрх мэдлийн өрөөнд нэгт хоёрд гэх юм бол би технологи руу хөрөнгө оруулалт хийлгэнэ. Гуравт би яг тэр үйлдвэрлэлийг түшгэлсэн аж ахуйн бүл бүтэн парк байгуулна гэж ярих. Төсөлд оролцож байгаа таны энэ нэрмэлцэл чинь том амжилт хүсье. За баярлалаа. Бандрагчийн Жамин сүрэн Өмнөговь аймгаас оролцогч эдийн засаг бизнесийн удирдлагын мэргэжилтэй, бакалавр зэрэгтэй, англи хэлний мэдлэгтэй Good Cash Flow компаниг үүсгэн байгуулж, дансны авлагын аутсорсингийн үйлчилгээг Монголд анхлан нэтгүүлсэн Капитрон банкны эдийн засагч. Дэлхийн мэддэг, дэлхийн мэдэрдэг Монгол улсын төлөө хамтдаа урагшаа. Дугрын мөнгө чөлөө. Тар хамтлагийн мөгийг гэдгээр хандаад идэвхтэй жах явцаа санагддаг уу яадаг вэ? Тий. Ер нь бол тийм байгаа шүү. Нөхөд маань намайг бол нэг жоохон нэг өгөлдөг гар, нэг дуулдаг гар л гэж хараад байгаа шүү. Байраа өөр зүйлтэй ирсэн л гэж хэлж байна. Энэ 200 гаруй улсаас улсад танигдахын тулд бид нэр сурчлагын хэрэгтэй. Өв соёл, газар нутаг, бие төв гэсэн 3 үг байгаа. Бид нэр аль болох үнэтэй зарах хэрэгтэй шүү дээ. Үн цэнтэй болгох хэрэгтэй. Тэхийн тулд яах юм бэ гэхлээр бидэнд нэг тийм сурчлагын хэрэгтэй байгаа байхгүй юу? Монгол гэдэг улсад сурталчилгаа хэрэгтэй юм уу? Монгол хүнд сурталчилгаа хэрэгтэй юм уу? Монгол гэдэг улсад. За би энэ кино урлагийг сонгоод авчиж байна. Яагаад ингэсэн гэхлээр киноны одоо зах зээл маш том мөнгө эргэж идэг. Маш том эрх мэдэл эргэж идэг. Ийм мундаг түүхтэйгээл дотроо яриад гадагшаа гарахгүй байгаа юм билээ. Асуудал тэндэл байгаа. Спорт бол тухайн улсын хөдөлмөр ямар их хөдөлмөрч юм бэ гэдгийг харуулдаг зүйл. Урлаг юуг харуулдаг гэхлээр ямар оюунлаг босоод байж, ямар их түүхтэй босоод байж. Тэгэхээр нэг юм планс алдагдаад байна гэсэн үг байхгүй. Бид нар бол данстай болчихлоо, спортоор бол данстай болсон. Тэгвэл нэг оюунлаг юм бид нар харахгүй байгаа байхгүй. Маш том агуулгаар маркетрууд хэрэгтэй юм байна. Тэгээд тэр маркетингийн бодлогыг боловсруулах нэг маркетер биний ажил сууж байгаа гэж ойлгож байна. Таны дараагийн шатны амжилт. Дугрын мөнх чулуун бизнесийн удирдлага менежментээр мэргэшсэн эдийн засаг бизнесийн анхны радио суваг 98.9-ийг үүсгэн байгуулагч гүйцэтгэх захирал Татар хамтлагийн гишүүн Англи хэлтэй. Монголын
Монголын ээжнэр ухаанаараа, гараараа, хөдөлмөрөөрөө, хүсэл мөрөөлөөрөө Монгол орныг хөгжүүлж чадна гэдэгт би итгэдэг. Баатарын ундрахтаа уулзж байна. Гэртээ сууж явах орондоо ажиллах эрх зүйн орчныг бүрдүүлэх боломж, яаж хүн хуримтлалд үүсгэж болох уу, яаж ухаалаг ээж болох уу гэдэг шийдлээр оролцсон. Би ухаалаг байгаад, стрессгүй байгаад гэр бүлээ гоё явахад миний нөхөр ч гэсэн нөлөөлнө. Ухаалаг гэр бүл гэсэн энэ томьёолыг гаргаж байгаа. Эдийн засгийн хувьд ч гэсэн ач холбогдолтой, эрүүл мэндийн хувьд ч гэсэн өгөөжтэй. Нэг гэр бүл өөрчлөгдөн гэдэг чинь аюул том асуудал. Тэрний талаар би шийдэл бичиж орж ирсэн байгаа. 1700 хүний ард 2 хүн гэж бодохоор хэдэн хүн өөрчлөгдөх үү? Нэг хүн хороонд штэ зөвхөн. Энэ бол улс төр тамаагүй хүмүүс зарим хэлдэг. Урам зориг гэсэн үг л. Маш олон баялагийг Монгол бүтээх боломжтой. Түүний нэг гарцыг нь эрэлхийж манай ундрах энэхүү туслаханд оролцож байгаа. Тэгээ танд амжилт хүсье. Инхбаатрын ундрах математик, програм хангамжийн мэргэжилтэн, англи, орос хэлтэй хуваараа бизнес эрхлэгч. Улс төрд манлайлалын карьер хөө гэж юусоо бодоагүй. Хамгийн гол нь нэр нь надад шийдэл байна гэсэн нэртэй байсан тийм. Бас төслийн өөрийнх нь ураа шин санаа залуусын оролцоо гэсэн юм. Бидний хийж исэн төсөл болох төр миний одоо 10 оноос хойш ерөнхийдөө бод төлөвлөлөө төслийн хэмжээнд ирсэн ажил эхэлсэн төслөөсөн. Одоо төсөл нь ямар явцтай явагдаж байна? Цаасан дээр байна уу? Одоо энэ төсөл маань 365 хоног үргэлжлэх юм. 4 өдрөл тасралтгүй үйл ажиллагаа явуулсан. Ашигын төлөө юу? Хамгийн гол нь ногоон бүс дээр нь арихгүй бүс болгоорой гэсэн. Спорт чөлөө цагийн ногоон бүс Dreamland төслийг танилцуулж байгаа гадуурлага овогтой батлаг байна. Хүүхдүүд нь тоглож, залуучууд нь хөгжилдсөн, настангууд нь алаасан мөрөөдлийн хотод би амьдрахыг хүсдэг. Энэ хотыг байгуулахад залуу хүн миний оролцоо чухал байна. Бид нэр Facebook дээр Extreme Sports and Adventure Tours гэдэг групптэй. Энэ дээр болох тэр хотын Extreme Sport-оор хичээлдэг бүх залуучууд орж ирдэг. Хурц жоттой хүн байна вэ гэхээр хурц жотойгоо байрлуулдаг. Чөлөө цагаараа гэр бүлээрээ бие биентэйгээ байх хугацааг олгодог тийм задгаа ногоон байгууламж байхгүй улмаас залуучууд маш стресс нардаг юм. Энийг улс төрийн бодлогоор хотын удирдлагууд нь зориудаар тэр газрыг байгуулж байна. Тэр ажлыг эхлүүлж байгаа юм байна. Хотын удирдлагууд дэмжиж байгаа. Таны ажил амжилт хүсье. За. Гантуулгын Баттулга химийн технологич инженер мэргэжилтэй, бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй, герман, англи хэлтэй, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны Дэнжин Мянга, Хайлаас Чингэлтэй дэх албаны дарга. Би архитектор хүний хувьд яг энэ байшинг олон жил харлаа. 6 жил болсон энэ байшин. За энэ зургийн нэр бол нар халахсан эрх мэдлийн сүүдэр гэж. Доторх зохион байгуулалт, өрөөний зохион байгуулалт төлөвлөлтийн би бол мэднэ. Айгүй гой төлөвлөлттэй. Энэ бол энэ бариулсан хүн өөрөө ял шийтгүүлээд одоо энэ байшингийн нураах тийм шүүгэн шийдвэр гарсан гэсэн. Би тэгж дуулсан. Гэтэ хайран байгаа шүү дээ. Ийм гой байшин авчиад одоо нураана. Нураахгүй гэхээр тэр цааталт байгаа тэр айлуудыг харж байна. Хичнээн айлын авчиад өглөөний нарыг хаагаад ингэ барьсан. Энэ гой бүтээн байгуулалт хэрвээ зөв газар барьсан бол энэ Монгол Улаанбаатар улсад нэг ийм гоё зочд буудлууд байх байж. Одоо энэ байшин нураагдана. Хайр юм. Энийг зөв газар барих хэрэгтэй байсан. Зөв газар тэгээ ингээ байраа бүтэн байраа дууссан. Одоо нураана. Хайр юм. Тийм үстэй. Би бол архитектор хүний хувьд бол айгүй эмзэглэж байгаа. Хэрвээ зөв газар тийм цаагуурын зөндөө газар байгаа үстэй. Тэгэхэд авчираад эн чинь ингээ чихээ барьсан. Тэг хайр юм. Зөв хүн сонгоё. За миний энэ зураг бол мэдээллийн шинж чанартай зураг байгаа. За энд амьдрах ухаан сургалт үйлдвэрлэлийн тусгай төвийн тэргээр үйлчлүүлэгч Улаанбаатар хотын орон гэргүү оршин суугаа хаягийн тодорхой бүртгүүлгүй тэдгээр иргэд 2010 оноос хойш нийслэлийн засаг даргын дэргэдэх энэ төв дээр өөрийн гэсэн хаягтай болж бичиг баримттай болж ингэснээрээ нийгмийн зохих үйлчлэгнүүд авах юм эрхэн нээгдсэн ийм сайхан газар байгаа. Гэхдээ энд бол бүх юм хангалттай биш ээ. Энд бол зарим нэг нь хувцас угаагаа тавьж байна, зарим нэг нь сакс тоглож байна, зарим нэг нь нарлаа сууж байгаа. Ийм за зүгээр чанарын шаардлагын хувьд бол бас хангалтгүй байж магадгүй. Ерөнхийдөө бол одоо яг хүүтний үйлрэл эхэлж байна. Энэ хүмүүсийн хувьд хамгийн тулгамдсан асуудал бол өвлөө хүүтнийг хэрхэн яаж амьд давж гарах вэ гэдэг их тулгамдсан асуудал байдаг. Тэгэхээр энэний цаана юу хэлэх гэсэн хэр ихэнх хүмүүс нь бол хөдөө орон нутгаас амьдралын сайхныг хайж Улаанбаатар хотод ирээд энэ хотын хүнд хэцүү байдлыг давж гарч чадаагүй улмаас гудамжинд гарах, орц хонгол тариншаагаар амьдрах, архины хамааралтай болох энэ бүх байдлаасаа болоод эргээд нутагтаа харьж чадахгүй байх иймэрхүү олон асуудлууд цаана байдаг учраас энэ бүхнийг мэдээлэх зорилгоор энэ зургийг танилцууллаа.
За энэ зураг бол Яармагт гэр орооллын дунд ийм хог хайсан эзэнгүй ийм газар байсан. Тэгэхээр энэ газрыг одоо иргэдийн оролцоотойгоор спорт чөлөө цагийн ногоон бүс байгуулъя гэдэг иргэдийнхаа дунд бид нэр зар тавиад иргэдийн оролцоотойгоор энэ ажлыг эхлүүлсэн. Тэгээ энэ ажлаад бид эхлэхдээ залуучууд л оролцох хэрэгтэй болов гэж бодоод Facebook дээр зараа тавьчихсан байсан. Гэтэл энэ хүү 8 настай аав ээж хоёроо Facebook-оо үзэж хагаад энд ийм гоё талбай янзлаад залуучууд ах нар тоглоомын газар өвс ногоо цэцэг тарих гэж байгаа юм байна. Би бас очимоор байна. Намайг хүрцтэй гараарай гэсэн. Аав ээж та хоёр надад хүр заавад өгөөч гэж аав ээжтэй гуруулаа хүрзээ бариад ирсэн. Тэгээ энэ дээрээс би юу хэлэх гэж байгаа юм гэхээр цаадал тарагдж байгаа энэ утаатай саарл хотын хотын залуучууд бид нар Facebook, Twitter-ээр би энийг муулаад ч юм уу маш олон асуудлуудыг ярьж сууж байхын оронд үнэхээр танд санал санаачлага байгаа бол боддоор эхлэх юм бол энэ 8 настай балчраас ихсүүлээд 80 настай буурал хүртэл хамтарч дэмтгэж бэлэн байгаа юм байна гэдгийг харуулах гэсэн. Миний нэг санаа зовж явдаг нэг зүйл байгаа. Тэр нь юу вэ гэхээр иргэдийн одоо сэтгэл зүйн дээр тоглодог бизнес байна. Энэ юу вэ гэхээр өчигдөр ингээд явж байсан чинь хорт хавдрыг одоо ингээд өөрийнхөө энергиээр эмчилж гинэ гэд 15 мянгаар хүмүүс билет аваад орж ийн. Тэр солин төгрөгөө 1500 хүнээр дүүрсэн байна. За гэтэл тэрийг нь 2 сая 700 мянган төгрөгөөр тэрийг хүмүүс идэгдэг. Тэрнийхээ дараа 2 сая 700 мянган төгрөгийн дараа би алтан гишүүн болно гэд тэнд маш их хүмүүс овоорцсон байна. Монголын айл өрх болгон сүлжээний бизнест ямар нэгэн байдлаар орсон байдаг. Тэгэхээр эндээс иргэдээ одоо бид нар сэтгэл зүгэн дээр тоглосон энэ бизнесээс бид нар татгалцгаая. За баярлалаа. За би энэ зургаараа юу илэрхийлэх гэсэн гэхээр Нүцгэн Монгол гэдэг нэр өгч байгаа энэ зурганда. Одоо энэ зурган дээрийг харах юм бол манай монгол залуучууд ганган байна. Монголчууд баян байна, тансаг байна. Гэхдээ биднээс гадаадын валютыг хэтэрхий шүтээд байна уу да гэдэг асуултан дээр гарч байна. Яон доллараар бид өөрсдийгөө хоччихсан, эх орныгоо чимчгсэн байж өөрсдийнхөө монгол төгрөгөн дээрээ биднээс дэвслээд яваад байна уу да гэж. Шат гэдэг бол аажмаар өгсөх, эсвэл аажмаар доошоо уруудах одоо үзлийг илэрхийлдэг тийм ээ. Тийм учраас манай Монгол улс энэ залуу шиг шатаар аажмаар цаашаа уруудаад байна уу да. Монгол төгрөг мань улам унаад байна уу да гэдэг санааг илэрхийлж байгаа маа. Ингээд үндснийхээ үйлдвэрлэлийг дэмжээ. Баярлалаа. Урдсан би алхлаа. Улаанбаатарын гудамж намуухан сайхан баялаа. 2-4 цагийн хооронд алхлаа. Тэгж яваад хүүхдийн эрхийн холбогдлолтой энэхүү зургийг авсан юм байгаа. Энэ хүүхэд сүнийн 3 цаг 30 минутын үед ингэж яваад ямар учиртай вэ гэхээр том төмөр барьчихсан. Энэ төмрөөр бол өөрийнхөө биеийг хамгаалж байгаа. Өөрийнхөө эрхийг хамгаалж байгаа. Гэтэл Монголд бол хүүхдийн эрхийг хамгаалъя гэсэн төрийн бас байгууллагууд олон байгаа. Хууль, конвенцууд олон байгаа. Энэ хүүхэд энэ төмрийг барьж өөрийнхөө биеийг хамгаалаад цаа дагуулгаараа юу хийж яваа вэ гэхээр гэр бүлийнхээ амжиргааг залгуулдаг. Одоо жижигхэн худалдааны цэгийн одоо манаач маягаар шүн ажиллаж байгаа. Тэгэхээр энэ хүүхэд өглөө болохоор хичээлдээ яаж явах юм, хичээлдээ яваад хичээл дээрээ хичээлээ хийж чадахгүй ч гэдэг юм уу. Энэ хүүхдийн эрхийн асуудал бол маш хурц эмзэг надад бол туссан. За баярлалаа. Миний зургийн одоо нэр бол бодлогын шимтгэл ба боломж гэсэн нэртэй. Зургийн ерөнхий агуулга нь бол улс төрчид шинэлэг одоо зөв бодлогоор ажиллах юм бол ард түмэнд илүү сайн боломж олгодог юм а гэдгийг харуулсан зураг байгаа. За цаатлын одоо зам гарц байгаа. Энэ бол улс төрчид бол гарц нээгчэгт мөн зам тавигчд гэсэн ийм агуулгыг харуулсан. Мөн энэ ногоон мод харагдаж байгаа. Энэ бол хооч үедээ ногоон ирээдүй бэлэглэе. Мөн цаана харагдаж байгаа гэрэл харагдаж байгаа. Тэр гэрлэр бол ирээдүй бол гэрэлтэй байгаа юм а гэсэн. Мөн би бол засгийн газрыг бол төр засаг наанууга модыг болохоор арт түмэн гэж одоо төсөөлөөд энд бол арт түмэн засаг ойрхон байна. Энэ аштаггүйгээр ойрхон байна гэсэн харьцаагаар ингэж харуулсан. Мөн энэ шороо байгаа жижигхэн. Энэ шороогоор бол алхамж одоо газараа алдахгүй хойч үедээ одоо үлдээе гэсэн ийм санааг агуулсан зураг байна. Хамгийн сайхан зам ямар зам бэ? Өглөө ажил руугаа эртлэн гарах. Орой тодорхой хэмжээний уул зомог болоод гэрлүүгээ яарах зам байд юм а. Эндээс харахаар энэ хоёр хүн хоёулаа зоригтой. Бид нэр ямар ч байсан хоёр дэш яваад байна. Монголчууд намаараа
Орлогоороо ямар ч байсан монголчууд хоёр тийш явж байна. Монгол хүн Монголын баялаг, зөв монгол хүн гэдэг их том уриалга гаргадаг. Тэрэндээ хүрэхэд тулд уул уурхаа гэж зөндөх ярьлаа. Одоо уул уурхаа гэдэг юм орхиод төр завсарлаад зүгээр эгэл жирийн зорилготой монгол хүмүүс нэг нэгэ яцгаая. Монгол хүмүүс нэг нэгэ хайрлая. Монголчууд бүгдээр хоёр тийш биш нэг тийшээ явъя гэдэг зүйлийг энэ зургаас илэрхийлж байна. Баярлалаа. Энэ 13 дугаар хурлын голын зам дагуу энэ замын хашлыг тэр зөв зүгээр байгаа хашлыг л ингэж солиод ихсэн. Сая энэ 10 сард энэ ямар учиртай мэй гэхээр ерөөсөө энэ эрх мэдэлтнүүд одоо энэ төсвийн үргэлгэн байдал те одоо харагдаж байгаа. Иргэдийн оролцоод энэ төсвийн хяналтыг бий болгоё. Иргэд өөрсдөө энийг хяная. Юунд захиран зарцуулахаа бид нар өөрсдөө мэддэг байя. 13 онд төсвийн тухай хууль шинжлэгдсэн батлагдсан. Өөрөөр хэлбэл орон нутагт иргэд өөрсдөө төсөө хянж баталж болох эрх зүйн орчин бүрдсэн байгаа. Тэгэхээр энийг мэдэхгүй байна. Бүгдөө хамтдаа дуу хоолойгоо энэ хяналтанд оруулж тавьцгаая. Цаазын ялгүй Монгол улс гэдэг үг айгуу тусаад би энэ зургийг авсан байгаа. Цаазын ялгүй Монгол улс тэгээ инэрэнгөө улс гэсэн байгаа ирнэ өнөөдөр ард иргэдээ далдуур тийм үү цаазын ял явагдаад байна уу да авилгал эрх чөлөө авилгал шудраг бус байдал албан тушаал энэ бүх зүйлээрээ ард иргэдийнхаа цаазлаад байна уу да гэсэн би даал цанааг энэ дээрс олж хараад ингэж хэлэх гэсэн юм аа. Өөрийнхөө эсэн дээр ингэж биччихсэн юм. Өнөөдөр 21-р зуунд юм болгон хөгжөөд маш сайхан болж байна. Хүн болгон сайхан гэдэг үгэнд автаад дотор хүнээ гээгээд байгаа юм шиг байгаа даа гэсэн санааг илэрхийлж ирсэн юм. Энэ санаатайгаа уялдуулаад энэ зургаа өөрөө зохиомжллоо. Өнөөдөр залуус бид нар нэгэндээ урам мөх биш, зэмлэх, өгөх биш, авах гэх мэт хар толбууд үүсээд байна. Монгол хүнийг ярьдаг шүү дээ. Сүү шиг цагаан сэтгэлтэй гэж. Өнөөдөр бидний тэр сүү шиг цагаан сэтгэл маань энэ хар толбоор дүүрээд байгаа юм шиг байгаа даа. Энэ хар толбыг үгүй хийхин тулд залуус та бид өөрөө өөрсдөө л хичээх ёстой. Мөнгөөрөө биш, мөнчгөрөөрөө, танилаараа биш, тархиараа амьдрцгаая. Баярлалаа. Ариг нэг гэрийн зураг байна. Энэ анх хараад би шууд сэтгэгдэл төрсэн зураг авчихсан юм. Энэ яагаад тэгэхээр энэ ариг нэг гэр Монгол үндэстнийхээ хоол ундаар үйлчлээд айргаар бас үйлчлэлт юм байна. Энийг бид нар нэг том хэмжээний тийм ресторан паб шиг болгоод айрыг мөн ингэний хоромгоо бас хадгалах тийм шар айраг шиг савладаг ч юм уу тиймэрхүү технологид оруулаад бид нар тийм очдог залуучууд очдог хурууддаг дэмбэддэг нэг тийм гоё газартаа очивол яасан бэ гэд магадгүй манай аймагт бас нэг ийм юм байгаасаа гэж хүссэндээ би энийг оруулсан юм аа. Баярлалаа. Ер нь утаа гэдгийг хүмүүс хүн гэр хорооллынх ингээд шууд ингээд түлхээ тайчдаг. Ер нь бид дүрмийг баримталдаг байя, хуулийг чамдан сахидаг байя гэж хэлгээд хүний эрхийг зөрчиж байгаа асуудал байна. За тэгээд шудраг усны цэвэр усны төлөө хэн эрэлхийлдэг вэ гэхээр нийгмийн дандаа залуу хэсэг. Тэгэхээр бид ирээдүйн хойчоо ийм нийгэмд өсгсөөр байх уу? Улс төрчдөө залуучуудаа тэр хүмүүсээс би таны нүд чинь сохорсон юм уу, сэтгэл чинь сохорсон юм уу гэж асуумаар санагдчихсэн. бүгдөө ийм биш. Энээс цаатахыг харъя. Өөрсдийнхөө өр садад ямар орчин бүрдүүлж өгсөн байна. Улаанбаатар Монгол улсын чи бидний нэг шинэ гэр томоохон хэмжээний гэр юм аа. 50-д хоройтой 30-50-д хоройтой хэрвээ гэх юм бол 50,000 тогноос санкцтай төлөв болцсон. Би энэ зургийг авахын тулд өглөө бүр эрт уул руу авирсан л та.
Шин өглөөний нарамандла шинхэн цагийн өрөн дэлгэрлээ Сарул сайхан миний Монгол сайн цагийн өчрөл хийлээ Сарул сайхан миний Монгол сайн цагийн өчрөл хийлээ цагийн мурад дахиж итгэж
мэднэ. Ихтэй их орноо сангалцахыг төгс мэднэ. Их орон бол баян бүрт энд төрсөндөө өхөн явж үтсэн аян бүрт хорогдсон. Энд ч зөвхөн их орон бол ээж биднээс юугаж харамзаагүй бахархал. Зарим нэгэн шивээс болгон гарандаа зүн байж болно. Нүцэл бодол өөр ихтэй ирээдүгэ бид их орноо гэсэн нэгэн зүрхээс хайж олон. Зарим нэгэн сайд болон зарим нэгэн эмч. Энд босон их орныхоо хөгжлийн төлөө тэмц. Их орон гэж юу вэ? Их орон бол гэр. Үний газраас буцаж ирэхэд их орон бол тэр. Их орон бол ээж биднээс юугаж харамзаагүй ачиг нь хариулахын тулд дэвтэр дээр минь харамзаагүй.